фаундed и Европы. Глобальное развитие становится все более неравномерным. Gathered at Cambridge. If there is former president, even тийм
арчилсан биш мэдлэгтэй хэмжээс гарсан. Тэр нь уг нь бид нар арчилсан гэдэг тооны зүйлүүд улсын ойлголтоор барууны талтай дарангуйч тийм төр гарсан байгаа. Тэгээд Чилийн Диснейний хэлбэр нэлээд буурсан юм бол Монголоос яаралтай Диснейний хэлбэртэй болсон гэж үздэг. Тэгээд энэ үгнээс 78 онд Эдийн уулын байшин бүрдээ ашиглан орсон байгаа. Анхандаа бол бүх татвараас чөлөөж ирсэн юм ихний хэмжээ бол татвараас татвар төлөвлөгөө байсан гэж хэлэхэд болно. Манай баялагийг бол нэлээд хямдхан авдаг. Шинжлэх рүү болон төрийн ашиг одоогийн байдлаар бодох юм бол нэлээд тийм шудраг ус байдалтай ийм нөхцөлд бол эдийн төлөвлөгөөр ашиглан орж одоо үйл өгөөж хэлсэн байх юм аа. Яг би зөвхөн уугуулгын талаас нь биш эдийн засгийн санхүү талаас нь бас жоохон хэлээд байна шүү. Таагүй бас дараа нь хэлүүлээд асууж. За 13 онд ойлгохон байжуулах үйлдэл ашиглалд орсон. Энэ бол одоо дэлхийн дээр байгаа нэлээд юм томдод тооцогдох юм зис алтны явдал байгаа. Өөрөөр хүчин чадлаараа ажиллах юм бол жил 1 сая орчим тонн зэсийн байжуулалт үүдүүлэх боломжтой. Энэ бол дэлхийд ер нь аврах нэлээд аврах тийм том болохоор байгаа. Чиг бол мэдээж зэсийн үйлдэл хөвөлдөг гэхдээ тэнд бол олон жижиг үйлдэл нийлж том байжмал гаргадаг. Манай тул ингээд дангаараа оюутлогоо өдөрт бол дангаараа томыг гаргадаг учраас энэ бол дэлхийд дээр бол аврах том тооцогддог юм байжмал. За уулуурхаан салбарын нөгөө нэг салбар бол газрын тосны салбар гэдэг. Энэ бол бид нар юу гэж ойлгодог вэ гэхээр энэ уулуурхаан газрын соёлыг бид нар юу үзэхдээ нь шал өөр хоёр салбар гэж үздэг. Яг нь ерөнхий соёлын салбар гэж байна. Гэтэл энэ уулуурхаан газрын тосны салбар ашиглаж байгаа техникээс за гэрээ хийж байгаа гэрээ төлөвлөгөө байх гэрээ хөнгөрөх гэрээ за тавар ашиглах гэрээ орон харилцаа за анхны сүлэг бол одоо үйл ажиллагааны хэмжээнд зардаг энэ бол тэс өөр үзүүлсэн юм байна. За тухайн тань бол түүнээс өөр хайшгүй Монгол гарын газрын нотог хийдэг байсан гэж үздэг. Одоо тэгээд эдийн засгийн хөлбөмбөг зогссон байгаа. 90-ад оноос та бүхэн мэдж байгаа ингээд хайрлуулгын нэлээд хийж ирсэн. Очир утгаар алдартай үйлдэл өгдөг шүү. Сокоо гэдэг юм дээр очив. Газрын тос гарч ирсэн. Одоо тэр бол том үйлдэл л дээ. Ер нь бол газрын тосны салбар 100% тавьж нэг тос илрүүлдэг тийм эрсдэлтэй салбар байдаг. Нэг өрөнд тавихад бол олон зуун мянган долларын зарлаад тийм өндөр салбар, эрсдэлтэй салбар байдаг. Тэгээд энд одоо манайхаас газрын тос гарсан бол үнэхээр тийм аюултай байсан. За энэс хойш 13 жил бол хайрлын ажил тасралтгүй хийгдэж байна. Одоо бол манай 30 орчим бүтээгдэхүүн байх гэдэг байгаа. За ингээд зарим нь бол үнэхээр потенциалын юм олчод гэдэг. Өрөндөө үзгээр хоосон байгаа гэдэг юм шиг байна. За тэр 13 он бид нэг аппесээр хуралж экспорт гэж орон болсон гэж үздэг. Энэ бол дандаа туршлагын байдлаар технологийн туршлага хийж явсан. За 14 онд бол газрын тосны хувьд бол бүхэлдээ шинжлэгдсэн байгаа. Одоо бол бид газрын тосны нөөц одоо баттай одоо энэ сүршигтэй нөөц өгч орчин салбар юм гэж үзэж байгаа. Энэ бол цаашаа нэлээд өсөх боломжтой. За газрын тос бол зөвхөн одоо нэрвч шинэ хуулиар бол бид нар занаар нөөцлөх механикийн бие төрийн хэлцээг одоо олон улс газрын тосны салбар Монгол бол хайх ашиглах ийм боломжийг өгүүлсэн байна. Манай ганцхан манай нөөцийн нөөц бол 100 даазарч тэрбум тонн үздэг. 5-6 тэрбум тонн шүү. Тэгэхээр 6 тэрбум 100 гаруй тэрбум ялгаа байна. Тэгэхээр манай нөөцийн нөөц айлын үздэг. Тэгвэл занарын нөөц 700 орчим тэрбум тонн байх боломжтой. Тэгэхээр энийг бид нэр ямар нэгэн байдлаар нийт рүү шилжүүлж чадах юм бол энэ асар их нөөц. Манай улсын жилийн хэрэглээ болох байх шиг сая тонн гэж байна. За ингээд сүүлийн 3-4 жилийн трендийг харахаар ямар байдал үүсдэг вэ гэхээр
Тэгээд бол зөвхөн уулуурхайн салбарыг газрын төсний салбарыг салбараад газрын салбар төсний салбарыг нэгтгэхийн хэд тоног үүсэх тийм онцлог байна. За уулуурхайн салбар маань дотоодын бүтээгдэхүүний 20% тогтмол хийж байгаа. Манай дотоодын бүтээгдэхүүн сүүлийн хэмжээ бол хэд дахин томоогаар хадгалж байгаа. Хамгийн ихтэй өсөж байгаа ийм хэсэг байна. Тэр дотор бол 20%-ийн хувь хэмжээг бол хотод хадгалаад явж байгаас ийм салбар байна. Ганцхан ихэд жишээлбэл нодлон жил бол манай уулуурхайн салбар бол түүхэндээ байхгүй рекорд үзүүлж байгаа. Маш их хэмжээний экспорт үзүүлсэн. Тэгээд урд нь бол манай гадаад худалдааны эдийн засаг жил болгоно 2 тэрбум долларын алдагтай гардаг байсан бол нодлон жил бол 550 сая долларын ашигтай гарсан баг. Энэ бол сүүлийн 20 жилд миний мэдж байгаа ийм өндөр ашигтай байна. Тэгээд эхний удирдлагын байдлаар гэсэн манай гадаад худалдааны эдийн засаг нэлээд ашигтай гарсан байлаа. За экспортын 90% гэсэн чинь за улсын төсвийн орлогын 30% шууд хараа эзэлдэг. За тэгээд газрын төсөв нөгөө хайгуул янз бүрийн ханганы эдийн засгийн болон тоолс боломжтой үүсдэг. За гадаадын шууд орлогын даалгавч үүсгэжсэн. Энэ бол сүүлийн 3 жилийн хэмжээ. За харин ихшээ валютын хашиг бол хэмжээгээр нөлөөлж байна. Манай уулуурхайн салбарын хөрөнгө оруулалт экспорт сүүлийн сард гадаадын шууд хөрөнгө оруулалт хасагтай гарсан байгаа. Энэ зүйлсүүд орон нутгад байхгүй болоод гарах одоо хөрөнгө оруулалт хатж байна гэсэн ийм зүйлтэй онцлог харж байгаа. Тэгээд төлбөрийн эзлийг харуулсан гэж байгаа 2 том хэсэгтэй төлбөрийн гадаад гасгааны эзэл нөгөө хөрөнгө оруулалт гэсэн зохицуулаад болсоос манай валютын хашиг бол сөрөөр нөлөөлж үздэг. За өөрөөр хөрөнгөний салбарт бол нэгсэн нэгэн хөөсөлт ажилласан. Жишээлбэл 2008 он тавцсан гэж байгаа. 2 нам сонгуульд орохдоо амлалт өгж орсон. Ардын нам бол иргэн болгонд 1.5 сая төгрөгийг бэлнээр бол бэлэн өсөөр өгж орсон. Арслан нам бол 1 сая төгрөгийн хавцаа өгж сонгуульд орсон. Тэр үед ингээд тооцоо юм шиг 2007 оны эдийн засгч нь 4 их нэг байлгүй. Төсөвч нь 2 билүү 3 их нэг их бага байсан. Одоогийнхоос л олон дахин багасан. 5-6 дахин багасан. Тэр үеийнхээ нөгөө иргэдийг энэ амталтаар үүсгэж үзэхээр яаж ч манай төсөв бол эдийн засгаас давж гарч ирсэн. Ямар төрөв төлөвлөсөн гэхээр айл нэг том ордоо зарахгүйгээр энэ амталтад бол биелэхгүй байх гэсэн ийм төлөвлөлт төрж ирсэн. Гэхдээ зараагүй өөгч биш бочирхаач шулгаа хийсэн байгаа. Одоо хамгийн сүүлийн жишээ 12 оны сонгуулийн элбэнтээс 300 сая доллар, Чалкоос 350 сая доллар, Ойлгоос 250 сая доллар гэдэг нэг орчим тэрбум доллараас нэмж зээлж авсан байна. Тэгээд ингээд хараадсан. Гэхдээ одоо зарцснаас арай гэр хөлөө. Гэхдээ одоо маш хүндрэлүүд бий болж байгаа. Яагаад гэвэл нэгэнт одоо ингээд гэрээ хэлцээ хийсэн байдаг. Гэхдээ тухайн үед нөгөө улс төрийн амлалтын төлөвлөлтөд зарим таагүй хөсөлтөд ингээд нөхцөл гарсан байдаг. Энэний нэгэн бол гарчаа. Тэгээд яг л байгаа нь хандрал мастеринг бас бакалавр биш болохоор юм бол нөгөө арай илүү наантай цаантай ойлгох. Тэгээд зарим манай одоо энэ уулуурхайн бодлого бол яг тэр эдийн засгийн санхүүгийн бодлого гэхээсээ улс төрийн юмд орсон гэдэг энэ шийдээд байгаа. За нэг хэсэг бол техник зөвлөлт ажиллагдсан 2008 онд санаж байгаа одоо уулуурхайн компани бол Монголоос хүн хаяад болох гаднаас хэмжээний хүмүүсийг татгалзаж Монголоос авчихсан байсан. За тэр үед нөхдөд ингээд өндөр цалинтай байшин аваад нэг 2009 он шиг магадгүй тэр үед танаа ах ихнээс нь ч юм уу нэг хүн ингээд байрц байлцсан байсан бол 5 долларын байрц байлцаар нэг өдөр очиход нэг кабель $50 өсгөө энгийн үзүүлэлт хийсэн байсан. Тийм амар хурцтай 2 хоногийн байрны захиалга хийж болох гэж хэлсэн тийм $50 өсөлт өгөх байсан. ийм хөрсөлтөд нэг ажиглаж ирсэн юм аа. Тэгээд ямар бизнес бол хөгжүүлэх тэр үед бол ингээд сайн банк, сайн худалдааны компаниуд байсан англи хэлтэй хуульч, эдийн засгч нар бол за баялагын компаниуд байсан инженерүүд чинь уулуурхаар болсон байна. За тэр үед тухай
бизнес арай Монголын том компаниуд онгоц оруулж ирээд зөвхөн уулахаас суулгуулдаг юм эсэгчнэрийг оруулж ирсэн. Зарим нь зөвхөн гадаад хүн байсан. Бүр энэ шиг хөтлөө юм явжсэн юм аа. Уулахаас бүүм гэж ярьдаг. Гэхдээ үнэхээр одоо энэ бол зөвхөн ингээд ажилтнчтай зөвхөн ажиллаж ирдэг юм байна. Үнэхээр энэ болсон уу гэдэг нь шинэ хүмүүсээс болохоор таамаг гişүүлээ статистикээр батлаад өгсөн зүйлүүд одоо өөрөөр хэлбэл за таамаг санчаагаар бол 2005-6 онд Монгол улс дэлхийн газрын зураг дээр байдаг. Яг улс төрийн газрын зураг дээр эдийн засгийн хөрөнгө оруулалтын газрын зураг дээр бол цагаан цэг байсан. За ялангуяа нүүрсжсэн дээр бол манайх за яг эрдэнэс тооцвол ер нь бол хүмүүс бол мэдтгөө ийм жижиг болно гэсэн. Гэтэл зөвхөн нүүрсэн дээр гэхэд бол 5-6 жилийн турш дэлхийн хамгийн том экспортлогч үйлдвэрлэгч орны тэмээн болж ирсэн. Маш богино. Энэ бол зөвхөн нүүрс шүү дээ. За дараа нь газрын тосрол төмөр заавал хийсэн алтай. Тэгэхээр энэ одоо ингэж огцон хэсэгтийн хугацаанд томорсон үйл явц маань огцон шиг болсон байна. Тэгэхээр манай улс ч өөрөө арчиж хичээд наслах авчих болохгүй гэж байгаа улс төрийн эзэгч шамжиг байна. Гэтэл энэ дээр нэг том тохиолдож ирсэн нь өөрөө тийм улс төрчүүдийг сэтгэлж өгсөн юм байна. Сүүлийн 3 жилийн сонгуулийг харахад ерөөсөө оюутлогоо 5 толгой заа тэгээд лицензийн маргаан хайгуулын төлөвлөлт байж байна. Харамсалтай нь энэ дээр бол бид нар яг эдийн засгийн санхүүгийн тийм судалгаа хийж энэ өнцгөөс нь бол олон нийтэд ойлгох хэрэгтэй. Тэгээд яг хөө байгалийн хичээл хоосон онцлог хийчихв. Тэр хоосон онцлог хин үүсэн дээр болсон. За энэ яг хэсгийн олон зүйлүүд бий болсон. За энэ яг тусдаас илүү. За энэ түрүү ярьсан. Одоо ингээд ийм сонгуулийн хөрөлийн үйлдэл гэх юм дааш ашгүй өндөр амтуудыг өгдөг. Тэгээд өөрөөр хэлбэл 2009 онд жилийн дундаж инфляц 35-40% хүрсэн. Зарим сард бол 50% хүрсэн байна. Тэгэхээр өндөр инфляцийн нөгөө сул талын үйлдэл гэхээр одоо энэ жишээд бид нар шоу хөрөөр өгдөг байсан гэж бодъё. Тэгэхээр инфляцийн үйлдэл бид нар 204 өгдөг чинь. Яг бидгээр наах үзэх юм бол гараагүй. Үнийн дүнгээр авах зэрэг үсэлж байна. Тэгэхээр улс төрчид бодлого тийм юу болдог. Одоо манай бодлогыг бол буруугах юм байдаг. Одоо жишээлбэл би эдийн шилтэй байлгаж боддог таасах татдаг. Өндөр инфляцийн нөлөө юу болох вэ? Одоо нүдний шилбэг машин барьж байгаагаас ялгаагүй болчиход. Хоёрдугаар инфляцтай тэмцэхийн тулд төв банк өсгөх дараа алжины банкуд өсгөх. Энэний үр дүн юу болдог вэ гэхээр ажлын байрны өсөлтөд жижиг дунд үйлдвэр болон уулуурхай салбарын бизнесүүд бол зээлээр хатаж эхэлсэн байна. Уулуурхай компани бүртгэдэг ашигтай өндөр маржинтай манайх бол зардал маш багтай. Хэвлэлийн зардал багтай. Цэцгийн өндөр үйлдвэр машины ашигтай уулуурхай бизнес гэдэг учраас уулуурхай бизнес бол гаднаас ямар нэгэн хатхан их үйл хатаад байгаа. Одоо Монголд анид орж ирж байна. Тэгэхээр энэ өндөр хүүгийн орчин маань бол уулуурхай салбарт хөгжиж болж байна. Тэгэхээр уулуурхайгаас үүсэж байгаа өндөр инфляцийг дарахын тулд бодлогын хариу үзүүлнэ. Тэр бодлогын хариу үзүүлэх нь уг нь уулуурхай салбарт орж ирэх хэрэгтэй гэдэг үг эсвэл уулуурхай бас салбарт орж ирэх юм. Тэгэхээр инфляц хамгийн ажил үзүүлэлт энэ бол бид хоёр дэд замаар болсон тийм бодлого болсон. Хоёрдугаар тэр орлого байна гэж үзээ. Өсвийн хэмжээг хөдөлгөөн хийсэн юм. Нэг юмны зүйлийг хэлэхэд уулуурхай эцэг уулуурхай компани төрөлхтөн манай хардаг. Дэлхийн орнууд судалгаа үзэхэд бол за төр байх байдаг менежмент бизнес чинь хэрэгтэй байдаг.
Хэрвээ менежмент төр байх юм бол яадаг вэ гэхээр нэг юм уу 2 хүн ажиллах газар бол 5-6 хүн ажилладаг ийм юм байна. Тэгээ одоо өөрөөр энэ замнаа гарах шивээ шиг ийм төрлийн компаниуд энэ төрлийн үйлдвэр явуулдаг бол Австрали, Канада, Америк ч юм уу те. Лав одоо байгаа бидний ажиллаж байгаа хүмүүсээс 2-3 хүн байна гэж байна. За манай бол яг ингэж олон ажлууд өгөө. Тэнд бол нэг ажлын цалин өндөр маань байгаадаг учраас нийт дүнгээр бол гайг өсч байгаа. Гэхдээ цаашдаа монголчуудын амьдралын чанар сайжраад нэг хүний одоо цалин өсөж ирэх юм бол цаашдаа төрийн үйлчлэг компаниуд ажиллаж байгаа ажлын байр гурван шаардлагатай байна. Тэгэхээр энэ улс төрийн хувьд маш хэцүү. Тэгээд нэг та нэг юм тоо үзэх. 100 кг алтаа гэж үзье. 100 кг алтыг хоёрын компани гаргаж ирээд 40 кг заргалтай явуулаа. За цаана 60 кг алтыг 30 ямар нэгэн байдлаар уус хушаад явуулаа. За үлдсэн 30 одоо ингээд яадаг чи өөрсдөө ашиг болоод байгаа гэдэг гэж үгүй. Тэгэхээр бол төрийн компанид ямар байдаг үсдэг вэ гэхээр 100 кг алтны маань ихэнх нь одоо татвар явж байгаа юм шиг болж гисэн. Үр ашиггүй менежмент, үр ашиггүй олон ажлын байрыг санаж өгдөг учраас зарим тохиолдолд нөгөө зөвхөн тэр компанийн нөлөө биш, макро эзэн нөлөө, үндэсний нөлөө, баялагын эзэн нөлөө авах юм бол зарим тохиолдолд биш. Энэ чанаргүй үр дүнгүй ажлын байр гэдэг юм. Тэгэхээр манай шиг орнууд энэ би бол зөв одоо бас хайрцаг үзэл хийж үзсэн. Нэг экстрем хөвд бол Казахстан болон Орос. Чигээр Орос бол ерөөсөө одоо хоёр газар ажилладаг гэж үздэг. Нэмэлтийн ажлын Газпром шиг Орос шиг юм байсан. Казахстан бол шинээр байна. Тэгээд би нэг яагаад хэлж байгаа вэ? Олон улсын статистик үү. Нийт одоо цалин аваад нийгмийн даатгалын шинжилгээ татвар төлж байгаа 100 хүн байлаа гэх. Тэрний хэдэн татвар төлөгчдийн хүмүүс цалинж байгаа гэсэн статистик үү. За өмнө Солонгост бол 4 байгаа, Монгол 13 байгаа. Казахстан, Орос бол 25, 30, 40 гэдэг өсөж явждаг. Тэгэхээр жишээлбэл өмнө Солонгост 100 хүн цалин одоо тавьдаг ажил хийгээд татвар төлж байна. Тэндээс бол 4 нь одоо тэдний төлсөн татвараар цалинж байхад Монгол бол 13. Энэ одоо төрийн үйлчлэг компанид оруулж байгаа манайх болсон юм. Энэ бүх статистик байд юм аа гэдэг. Тэгээд төрийн үйлчлэг бас хүчин шиг учраас за халамжийн бодлого нэлээд явуулсан байгаа. Шаардлагагүй халамжийн бодлого явуулсан. Тэгэхээр одоо бид нар хотоодод томруулсан байдаг. Нэг томорцсон хотоодтой тэрийг байн хоолоор ингээд дүүрж явах хэрэгтэй. Гэтэл нөгөө үн унаад хоолны маань хийж гаргаж байгаа яаж юм гэхээр ийм асуудал үүсэж байгаа. Одоо бид нар бол нөгөө амттай биеийн бол өөр тавиал болоод байгаа. Тэр сонгуулийн амттай бий болсон хүүхдийн мөнгө за шинэ гэрүүлийн 500 мянган заадаг сая маяг. Тэр мөнгө бол төрөөсөх чирэгөө тэр бол одоо өөрөө тусна. Бид нар бол урд ороо одоо бид нар төлөвлөлтөд явж байна. Тэгээд та бүхэн сонсож байгаа. Хэрвээ өнгөрсөн жил Монгол улс түүхэндээ хамгийн өндөр экспорт ингээ гаргацсан бол за баг 3-4 тэрбум долларын орлого хийсэн. Гэтэл тэр мөнгө хайж байна гэж асууж байна. Лавны хэлтчээр 3 мянган өндөр явж байна. Тэр бол нөгөө халамжийн бодлогыг одоо өрсөлдөж төлөхийн тулд бид нар хийж байгаа зүйлсөө гэж байна. За энэ төсвийн бодлого үнэхээр дараа юмны хэлбэр өсчдөг. Ингээ бодлогын хөр өсдөг. Энэ бол өөрөө ингээ нийт одоо татварын баланс зөвшөөрөх төлөвлөгөө өсгөх. Тэгээд энэ бол би зөв та санал болгох хоолж байгаа. Та хүн илүү тоо баримттай шийдвэр гаргах үндэслэлтэй эзэсгийн статистик судлаа хийгээд одоо чөлөө өгсөн үнийн бодлогыг шалгуулж байгаа. Би бас та хийх энэ судалгаа хийгээсэй бодож байгаа. Яг л одоо бас энэ үзэгдэл чинь хөлбөр хэмжээнд болчихлоо. Хангалттай дата суулгачтай. Энэ учраас энэ болж юу шийдвэр гаргах хэрэгтэй шаардлагатай байна. За ахны эдийн засгийн ямар юм бэ гэж манай улсын бол та бүхэн хэлж байгаа. Одоо хагас мөнгөний солилтоор хүн амын талан докторд
хүмүүс байгаа. Нэг сая 1.1 сая орчим хүн ажил хийдэг гэж үздэг. Тэрний 400 орчим хүн малчид гэж тооцогддог. За яг ингээд хөдөлмөрийн гэрээ байнгын үзэхэд юм биш, өөр хөдөлмөр гэж үздэг. Тэгэхээр манай хөдөлмөрийн хөдөлмөрийн фронтын хамгийн том хэсэг бол малчид байгаа. Малчид маань та мэдж байгаа бизнесийн нүүдлийн байдлаар маань эндээс үлдэх нь бид нар уулзахаараа 230 жил явуулсан одоо тэр үндэсний салшгүй соёлын нэг шиг болсон ийм орнуудад бий болсон хуулиудыг хуулж өсөж байгаа ийм орнууд өсч хөгжсөн тийм хүмүүстэй харьцаж байгаа. Жишээлбэл би Герман мастер хийхдээ нэг семестр нэг хичээл үзсэн. Тэр нь болохоор нэлээд баяр профессор бид хичээл заадаг гэсэн. Маш олон том компани зөвлөгөө өгдөг. Тэр хүн бидэнд ямар хичээл заагаад бидэрт ямар асуулт асуугаад тэрний хариулаад бид дүнгээ авсан байвал та нар яаж татвар багтуулах вэ гэсэн ийм хичээл заасан. Хуулийн хүрээ яаж оптимал татвар вэ? Одоо тэгээд би энэ дэсчээд Монгол дэсчээд за тэгээд төрөө удахаар татвар төлөх юм шиг компани удахаар татвар багтуулах юм шиг ийм сонир байдал орчод байгаа. Тэгээ гадныхантай яриад хэдэн сарын хэлтээс ухаар ингээд өөрийнхөө үеийг яг тэр миний эсрэг хараад сууж байгаа нөхөр бол тэр дайсан юм зүтгэх биш. Тэр зүгээр зүгээс өөрт нь зааж өгсөн тэр мэргэжлийн эзэмшнээр нь утга учраас тэр ажиллаж хийж байгаа юм шиг. Тэгээ ийм соёлын сэтгэлгээний ялгаараас байгаад байна. За Германд жишээлбэл өөрсдөө ухаанууд татвар төлөвлөсөн зүгээр усаас татаас өөр явдаг. Тэр ямар ч үстэй юм гэхэд ажлын байна. Ерөөсөө ажлын байна. Монгол ингэж хэлэх юм бол би бол дайсны тагнал. Энэ бол ерөөсөө англи хэлэхгүй гадны дахиад болчихсон. Шууд тэгвэл. Тэгэхээр нэг сэтгэлгээний ялгаа байна. За хэрвээ бид сэтгэлгээний ялгаа байна гэх юм бол ихний уулын хөнгөлтөн болж юу гэсэн асуулт гарч ирж байна. Одоо би хэлээд шүү дээ. 200 оны явсан хүмүүсийн сэтгэлгээр өөрч бид тэтгэвртэй наам хийх гэдэг юм. Би яг энэ жижиг нэг олон улсад нэг шалгуур өгдөг. Дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь 10% дээш, өсвийн орлогын 10% дээш, экспортын орлогын 10% дээш, хөрөнгө оруулалтын хувь хэмжээний 10% дээш нь уулуурхайн салбарыг эзэлжээвэл тэр улс уулуурхайн орон болж болж байгаа. Уулуурхайн улс. Энэ шалгуурыг бол Канада, Австрали гэж орнууд хамтдаг гэсэн. Австрали бас сүүл буурч байгаа. Яг нь Австрали маш олон компани үйл хаалгаар барайд ингээд үүдүүл буурч байгаа. Тэгэхээр манай улс бол эдийн засгийн шаблон дээр тавиад үзэх юм бол хүссэн ч хүсээгүй ч уулуурхайн болсон. Энийг эрдэнэ ойлгоод энэ хүсэлтээр юу гэж хэлж за байгаль орчныг хөгжүүлж байгаа гэдэг уг нь манай бол миний ойлгож байгаа бол 3 төрлийн уулуурхай байгаа. Нэгдүгээр нь дэлхийн бэз зэрэглэлийн юу байгаа компани. Би зөв ойлгоод жишээ авъя. Ойлгоод Роберт Фридланд жуниор анх орж ирээд. Тэгээд BHP бол юм хайгаад олсон. Гэтэ энэ эдийн засгийн үйл ашиггүй юм байна. Манайх нөгөө газрын хэмжээнд байгаа баялаг үнэлээд байдаг шүү дээ. Тэрийг манайхын энгийн аргаар үнэлээд байдаг. Нөгөө геологийнхаа нөөцийг харьцаад хамгийн өндөр гэж байгаа байхгүй. Уулуурхайн эдийн засгч юу ч үнэлдэг вэ? Рент гэсэн ойлголт гарч ирдэг. Тэр уулуурхайн баялагийг гаргаж ирж байгаа зардлын хасаар үлдэж байгаа дүнгээр үнэлдэг юм. Тэгэхээр газрын өрснөөс 100 м байгаа 100 кг алтны үнэлгээ 1000 м хүнд байгаа 100 кг алтны үнэлгээ шал өөр болчихдог. Манай яадаг вөхөр шууд 100 кг-ыг Лондонны тэр билетийн ямар үлээ зэсийн Лондон металл exchange алтын болохоор Лондон билетийн маркетс гэдэг тэрний үнээр хөгжүүлээд шууд тавьчих байгаа. Тэгэхээр би түрүү үгчлэжсэн гэхэд ойлгохоор анх ингээд BHP гараа явуулсан. Дараад нь хин Роберт Фридландын компани аваад за бас нэг хэдэн зуун сая доллар баг өргөлөг тавьчихад тэгээд яг гарч явахаас өмнө за ерөөсөө сүүлийн удаа нэг өргөлөг хийсэн. Тэгээ одоо гомдлын маргаан хийсэн. Тэгээ одоо манай баярыг өөрчлөсөн нөгөө
너무 봤을 때 저 필름 했으면 이제 미래 için хамгийн хоёр өөр байсан юм байна. Хоёулаа зэрэг гацсан юм байна. Энийг санаа хаваад өгөхгүй. Тэгээ хоёулаа гацсан гэдэг тэр нөгөө нь хаяад шүү. Тэр хоёр гацсан өрний яг номны тавьд үзээ. Тэгээд өөр юм гэсэн. Тэгээд нөгөө фриланс чинь за яаш хийсэн машин хийсэн үрчлээ одоо юу ч болоо. За онтой нэг тэгээд хамгийн сүүлийн тэр өрн нь болохоор яг нөгөө өдрийн бит рүү ороод хамгийн одоо алцтай зэстэй хэрэгсрэг болчихсон. Тэгээд нөгөө фриланс чинь өөрөө болохоор мөнгөгүй. Тэр яаж мөнгө өсгөх гэсэн бэ? 900 метрийн үнэтэй шаф бариад тэрний илүү тийм лифт маягт одоо шоу маяг юм гэсэн. Тэгээд доош орж үзүүлээд хүмүүс бүхрээ хайхвал тийм юм болсон. Тэгээд тэр бүх маягаар гэдэг зүгээр өгсөн. Гэтэл дараад нь аюу тэнтэй орж ирээд яасан гэхээр энэ болохгүй. Энэ бол юу сайн аюул үзүүлэх талаас болохгүй. 1500 ихлгээ хий. Заавал параллел нүүрэн тавь. Ингээд хэлсэн. Тэгээд анх дөрөв өсөө лифт хийж ирсэн. Фриклэнд бол нэг хийчихээд хоёр дахь удаадсан. Аюу тэнтэй орж ирээд Рио Тинто арга мásээр одоо 2-3 жишүүртээр маргаж гарч байгаа 12 оны сүүлээр Рио Тинто яасан. Тэгээд тэр өртүүд тэр зарим шаардын зориултаар нөрж унсан байна. Яг тэр юу хоёр орчим маш эмзэг учраас тэр доош лифттэй хүн явж идэг дээр нь орж ирсэн бол тэр явах. Тийм учраас зарим нь агааж болохоор зарим шаардуудаа хооронд нь холбоод ингээд шал өөрсөн байдлаар хийсэн. Тэгэхээр дэлхийн хэмжээний тоон компанийн байр суурь гэж хандлага манай нэг шаардлагаас өндөр байдаг болж байна. Газар зүйн дээр манай Английн компани, эцсийн компани гэж хацуулаад байна. Английн компани бол нөхөчөө тэрнээр шоо маань амтаа оруулаад маш үзэг хашаадчих. Хятад бол нэр тоо. Манай хавчч ингээл хүчээр хийх болдог. За тэгэхээр манай дэлхийн хэмжээний уулын компани 200 он зэргийн хэмжээний компани харамсалтай нэг одоо Монгол компани гараад ирсэн. За одоо Mac байна. За нэг ганц төрийн хүчтэй компани байна. Маш их татаасаа байна. Тэгээ ерөнхийдөө бол гадных нь одоо манай өөртөө зөвшөөрсөн үзэж байна. Тэд нар бол байгаль орчны стандарт нь арай өөр. За 3 дахь түвшний уулын хандлага одоо бичиг уул болж байна. Тэдний байгаль орчны стандарт бас нэг. Тийм учраас манай хамгийн түгээн такс нь бол юу вэ? Ninja маань гэж байна. Тэгээд иргэд болохоор Ninja нараар болдог. Гэтэл яг ашиглалтын лицензээр аваад үзэх юм бол манай хотод эсрэг 0.7% шүрэх байна. За бидний ихэнх нь бол тайлбар шиг байна. Ийм зүйл байна. За хөдөө аж ахуй манай аж ахуйд одоо жишээ нь нэг жил 100 боллоо гэж бодъё. Эсвэл нэг жил ганц жил боллоо гэж боддог юм. Ямар нэгэн байдлаар мас их 20-30% тусаад байна. Харагч үслээ гэж байна. Хоёрдон бол тэр ардаа засах боломж байдаг. Уулын гадаад тийм боломж байх. Ерөөсөө нэг ардаа хийсэн бол гэж байна. Одоо нэг ардаатай юу гэдэг чинь маргаан байдаг чинь одоо ардаатай. Тэгээд тэр манай зарим төлөвчдийн хичээлээр хурц хуулалт тэр нэвтрэлтэй буруу хэлсэн учраас эвдэрсэн. Тэгээд тэр бол ерөөсөө тэр доороо зарим бол чиххэн болж байна. Тэр уулын гадаад бол бүх юм нэг болдог. Энэ одоо маш тийм энэ сахарын төвөөр онцлог байна. За уулын сайхан бүсгүй яг эрсдэлтэй гэж үзсэн. За хэлэх бол хамгийн ихсэн гэж үздэг. Үнсгүүгээр ашиг болоод байна гэж үздэг. Тэгэхээр энэ бол бас хэцүү. Яг бол өмнө нь өөрөө баян гэж буурч байна. Одоо жишээлбэл ойлгоход харахад бид чинь хэсэг өмч 6 мянган болж байна. Сая бол хэсэг 5 болж байна шин. Эрдэнэтээр аваад үзэхэд эрдэнэт толгой бас 4,500 байж зарлан байна. Тэгэхээр 2009 онд тэр уучнаа 2009 онд дэсийн 9,000 доллар гэж байгаа. Тэдний цагт 3,000 доллар, 2,900 доллар байсан. Тийм амар ихэлцтэй байдаг учраас яг нэг хэсэг хугацааны өндөр ашиг байнга явдаг гэж юу ойлгох вэ? За ингээд уулын хатар одоо өөрөө ойлгох хэрэгтэй яллаа. Одоо юм уусрал талаас юм байна. Орны сэтгэлгээ эзэмшиж байгаа юм доо. Ангол уусрал өөрөө болсон юм байна. Тэгээд уулын хатар ажилтдаг уусрал орныг харахаар юм зүйл ажилладаг. Энэ бол буруу хүчин зүйл юм байна. Байн хараа хүчин зүйл тус бүрдээ
реализаци хийсэн. Тэгээд хоорондоо эдгээр хоорондоо нөгөө бие биенээ нөлөөлөхдөө синержи үүсгэж. За нэгдүгээр нь төрийн чадвар нэгдүгээр болон институцийн шатамж байна. За энэ дээр бол юу болох вэ гэхээр их хурлаас хурлын хуулийн хэл чанартай ойлгомжтой. Жишээлбэл манай ашиг хуулийн ийм баахан экспорт хийж тэр бүтээгдэхүүнээ тодорхойлог болгосон. Тэгэхээр маш их бага хүмүүс байна. Чифтэй байх юм уу, хөөрэй байх юм уу, металл худалдаа яах юм, төрийн худалдаа яах юм маш манай байна. За нэгдүгээр бодлого. За ашиг хуулийн газар ч юм уу, газрын сүнсний газар ард түмний төлөвлөж байгаа засгийн газар улсын хурлаас их аваад нэг лиценз олгож өгчдөг орон нутгийн мөнчөд байгаан шүүх бай, усны шүүх бай, төвийн шүүх бай, газрын шүүх бай гэсэн чинь. Ийм проблем байна. За институцийн чадамж, за дуулуурын яам юу вэ? Харьяа хөлт яам вэ? Одоо жишээлбэл ийм байгаа шүү дээ. Манай усны хайр, усны бодлого байх шүү дээ. Хатуу ашиг болон ашиг газрын тосны газрын сүнсний газар. Төгөөрөл хацтай ашиг болно. Орон нутгаар. За ингээд кадастр нь барилгын туулт яа. Тэгээд төр бүрээр өөрсдийн кадастртай тийм. Эндээс юу шийдэх вэ гэхээр энэ институцийн чадамжаас гадна эдгээр давхаргал бол нэлээд асуудал үүсэж байна. За тодорхой хууль дүрм их чухал байна. Манай ашиг хуулийн бол маш их өөрчлөлт. Тэр их бодлого төвчж байгаа. Хууль өөрчлөлт бодлогын нэг өөрчлөлт байна. Жишээ нь хоёр өөрчлөлт байна. За олон нийтийн хэмжээнд энэ бол маш чухал. Одоо олонхоор хөтсөн орнуудыг хачаад энэ гурав хамтдаа явж иж одоо бидний хүсэж байгаа байлгаман бий. Эдгээр айлын дутуу байх юм бол хэдүүгээр хоосон хэлтэл байх юм болов уу гэж боддог. За энэ хайртай ширээний юм байна. Дэ Италика гэж юм байна. Германы нэг одоо бидний одоогийн бодох юм бол урах хэмжээний хийсэн юм байна. Тэрийг 1550 он хийсэн. Энэ зузаан. Тэгэхээр одоо бас бараг 500 жилийн өмнө хийсэн. Тэгээ бүх юм одоо 200 хийсэн. Итгэл даасаа төмөр бүх юм. Тэр үчиг тийм одоогийн бидний ашиглаж байгаа металл алмаз үүсгэн юм чинь байхгүй шүү. Тэгээд энэ уулуурын хэд өнөдөө хацсан Герман үйлдвэрлэл шаа манчестер. Тэгээд энэ болохоор Герман бол энэ бол нүүрс төрхөөр авах гэж ирсэн юм байна. За 500-аас өмнө дараа нь Англи чиглэл гэж юм байна. Нүүрсээ гарахтаа элчиндээ ирээд анх өөрсдөө үлээн шиг шиг юм аа төрөй гарч шүү. Дараа нь бол элчиндээ тэр хөлтөд ингээд байсан. Тэгээд мөр бол тэгээд бороо зураа ингээд энэ зүрхний шалтгаан бол тэгэхээр нэг хоёр мод тавьсан гэж. Хоёр мод тавиад тэгээд хамаагүй баг хүчээр илүү их одоо бүтээн хийгээд байгаа гэсэн. Тэгээд дараад нь нөгөө мохон дараагаар ингээд татаж ингээд харна. Төмрөөр гөрмөн төмрөөр хүрсэн байна. Тэгээ бодцоо за 90 төмөр байж. Тэгээд яа хүмүүс замуусан гэж үзсэн юм байна. Тэгээд их жоохаанаас баяжуул бүрдүүлэх гэж юм цэгэл хөөж үзсэн байна. Дараа нь том хөөж шоож үзсэн. Дараа нь бомб хөөж үзсэн. Энэ хүмүүс зам үүсэх юм байна. Одоо манай хацныг хятад Орос стандарт гэдэг яг өнөө Герман стандарт бол дэлхийн стандартын 40-60% өсөлтөд одоо Германы цаг хэмжээтэй хятад бол Германы хэлсэн үг юм байна. За Англи бол нүүрс төмөр хоёроор өсөж ирсэн. За Япон бол 200-300 жилийн өмнө яг одоогийн чипси гэсэн. Өөрөөр дэлхийн бүх хэсгийг хангалттай. Япон бол одоо анхныхаа үнэлгийг юу процесстэй гаргасан байна. Та мэдж байгаа Мэйжийн эдний шинжилгээ, Мэйжийн Монгол гарч ирээд одоо
그런 эдийн засгийнхаа бодлогыг хөгжсөн юм. Тэгэхээр ямар ч хийж чадах мөнгөгүй явахгүй тэр мөнгө хаанаас ирсэн бэ? Disney компаниудаас олсон. Татвар бодлогоос олсон. За Америк бол яг л эдийн засгийн анхныхаа бодлогыг ялангуяа Сан Франциско алтнаас их өсгөж ирсэн гэж. Тэгэхээр яг уулуудаар тулгуур ирсэн энэ ихний уран гэж би үздэг. Тэгээ энэ дээр үзлээ өөрийн зэрэг болгосон, мотор бий болгосон ингээд цаашаа явсан болов уу гэж харсан. За өнөөдрийн байдлаар бол биднээс шишээ ашиглаад чи байгаа. Өөр манаас бид нар бол одоо хавтаа болон зарим дээр сайн шиг болгоомоор ажиллаж байна. За Африкийн олон орнууд байдаг. Тэгээд Африк яг тэр баялагтай мөрөглөө ядуу юм гэж үгүй хавтаа ачиж засаглалын асуудал үүсдэг. Дангуулагч тураад эсвэл ав хангийн хоорондоо харилцаатай тэр хатных нууцлж байна. Тэрээс бүтээмжид юусан анхаарахгүй. Бүтээмжид юусан задлаа хийх зүйлсээ боддог юм. Гэхдээ Ботсван мөнгө одоо нэг зарим орнууд арай өөр. Ялангуяа Ботсван. Зарим сайдтай шууд герман ханчууд тавьсан гэсэн. Ерхий сайдтай шууд англи ханчууд тавьсан. Өөрөөр гадаад хүн аваад ирэхээр нөгөө өөрөөр нь яаж л хэлэх байгаа юм. Нөгөө нөхөд чинь ашигласаа санджтай уусаасан гэдэг юм. Тэр юм бол Африк баялаг зарим орн маш сайн хөгжиж, зарим орн муу хөгжиж яагаад гэвэл тэр Африк нөгөө гадаад хүмүүс бидээс үүсч хадаад хаан засаг сайн байх юм бол маш сайн хөгжиж. За Монгол улс салаа зам явуулдаг. Тэр одоо Африкийн анаас хоо, Эдгэрийн анаас хоо гэдэг одоо таар хүмүүсээр шийдэх болох юм. За манай хөл ихсэн орчмын үед боломжийн зүйлс. За энэ мөнгөсөн хөлжүүд нэлээд болоо хөлөөр явж болсон. Нэгэн дотоодын зөвлөгөө, гадаадын зөвлөгөө олон шүүсийн сахсаж хийсэн. Тэгээд та Google-ээр ороод хайгаад үзэх хэрэгтэй. Монгол одоо метродын за леген документ леген анализ гэх. Тэр хөнгөний нэг асаа хуулийн компаниуд ерөнхийдөө ам сайтай. За дөнгөж өнөөдөр Централ банкын хуулийн хэсгээс бүгд гарсан байлаа. Тэгээд Монголын хууль эрх зүйн орчин шинжилгээ бол таатарна гэсэн юм зүйлийг хэлээд байна. За цаашдаа хариултыг өгч шаардлагатай. Тэгээд энэ шинж байгаа манай улсын нутаг дэвсгэрийн 30 орчим хувь нь одоо нэг их хэсэг 50,000 масштабын зураглаар бүрхэгдсэн байна. Дэлхийд дээр бол ихэнх орн одоо газар нутгийн хэмжээгээр зураглаар баригдсан. Хаана юу гэдэг манай улсын бол 30% лавдаг орн муу хайвал хийгээд зураглаар баригдсан. Гэтэ энэ бас хангалттай. Тэгэхээр бид дотоодын шиг гадаадын шиг хөрөнгө оруулалтын итгэл татвар хөрөнгө оруулалтын татвар гэж юусэн мэдээлж байна. Тэгэхээр бид нар нэлээд их татвар мөн ажиллаж байгаа гэж байна. Жишээлбэл түрүүн занрыг таамаг газар хийсэн шүү дээ. Яг ингээд өрнөлөг хийхээр орон төвөөс хийхгүй байна. Тэгэхээр яаж хайвал уушруулах вэ гэсэн асуулт байна. За тэгээд өнөөдөр та харсан бас сайн мэдээлэл хийсэн татварын эрх зүйн орчны талаар хөрвөл мэдээлэл хийсэн. Тэгээд хэлж байгаа орон төвөөс хайвал хийсэн шиг байна. Татвар төлөгчдийн мөнгөөр уусуулж 10 тэрбум төгрөгийг зураглалын ажлыг зарцуулдаг юм. Зүгээр юм хаана юу нолоод ирээд явуулах усван уу ямар нэгэн хэлж байгаа үг хайраад явуулахаар орон нутгийн өрнийх нь орж чигчээд юм хэлэхгүй байхгүй. За гадны хөрөнгө компани байсан бол дөрж. Гэтэл төрөөс явж байгаа яг нэг ажил хийхгүй. Ийм хэмжээнд байсан. Тэгэхээр ямар хэсэг зөвхөн ихээр хэрвээ орд ордын бол хайвал лиценз бий болох юм бол тэрний тодорхой хэмжээ хувийн орон цалин өгөх гэж. Тийм бол орон цалин болох дэмжих тийм байна. Газрын төсний хуулийн дээр ийм зохицуулт байдаг. Бүтээгдэхүүн авах хэрэг за лиценз төлөх зарим шиг орон төсөө олж өгч. Орон төсөө манай хайвал гэж юм байна. Ашиг монгол дээр бол тийм байх юм шиг байна. Гэхдээ нэг асуудал байна. Жишээ нь оюутан жишээлбэл 200 тэрбум төгрөгийн проект хийж байгаа.
тэрний 30% нь айгүй яваад байдаг чинь ганцхан юм. За тэгээд 5 доллар. За тэгээд дорног одоо ганцхан төсний их гол тэнэг өгч шээ. Бас 200 орчим төгрөг юм байна. Тэгэхээр өөрөөр манай улсын нөхцөл төсөв таана юу яваад юу хайх болно. Яг энэ хэлтэй ойрхон газрууд илүү хурцтай явах юм хэрэг гаргаж ирээд цаашаа тэрүүлэх зардал байгаа учраас тийм явж байгаа. Тэгэхээр одоо улс төрийн асуудал гарч байна. Явандаа өмнө гоё дорног би тас эдийн засгийн жуулсан хүмүүсийн зүйлсээ байна. Тэгэхээр бодлогын хувьд нэлээд төвөгтэй. Ямар ч манай улс хайртай зайлшгүй гэж шаардлагатай. Энэ дээр бол олон хэлийг ойлгох зүйл манай одоо болж. Яг л хайртай ажил 10 жилийн өмнө явж араас нь болох. Хайртай ажил зогссон бол өөрөөр зогссон. Бодлого зогссон бол дараа манай өөрөөр зүйлсэн эдийн засгийн зогсох юм. За институцийн хүчийг төвлөрч чадахсуулах гэдэг хаах номыг хийж сураад ингээд тэр институцийн зөвлөмөр шинэ тусгал шийдвэр нэмэх байна. За өөр нэг бол манай бол танай одоо микро эдийн засгийн үздэг байх. Монопол зах зээл дээр үйлчлүүлээд single buyer ганц худалдаа авахчтай ийм зах зээл байна. Зарим манай нэг урахаар ажиллаж байгаа компани бол хоорондоо өөрсдөө хоног за өөрсдөө цагийн ажилтнууд цагийн татсан бол энэ өхөөс нь 5 доллар байгаа чинь ингээд яваад байна. Гэхдээ энэ бол урууч тэрний орон яаж задлаа өгч өгөх вэ? Төмөр заамч гэдэг тийм. Цахилгаан ч үгүй юм, ус ч үгүй юм. Ийм юм дээр бид нар задлаа өгч өгөх юм бол үүсвэртэй самтай. Хаяад манайх шиг газрын тос жишээ нүүрсээ за галтыг заримдаа онгоцоор төрүүлж байгаа. Ачааны машина зардаг экспорт хийх орнд хийдэг юм байхгүй. Одоо манай ойлгоход эдгээр за хамтлагч зарим нэг тест хийх Япон, Солонгос, Герман руу гарах үед байх хэмжээ. Хятад зардлаас үлдэх өндөр зам. Яг ачааны машинаар одоо биш ингээд шоног замаар тоосдог юм байна. Тэр учраас нэгэн толгой бид нар мөн тогтоогч биш. Сауд яагаад ч тийм юм биш. Бид нар одоо мөн байж. Тэгэхээр бид яаж одоо өгөөж өсгөх задлаа ийм байна. За манайхын хууль шинжийн шүүх хэлээр бол маш их харагдаж байгаа. Янз бүрийн маргаан гарахаар анхнаасаа манайхын гинний төлөвийг сайлгах юм учраас амаараа ясна ч юм ойлгосоор юм байна шиг байна. Яг манай хараа бид төрж очив. Жишээлбэл та аягүй ингэж манай их гэрээнүүд ашиглалттай байж юм газар засгийн тухай хэлээ. Тулаад гэж англи. Тэгээд тэр ингээд тогтворжуулаад гацтаад маргаан авал энэ биш гэж шүү. Тэгээ манай ашиглалттай үйлчлэгч гэдэг нэг юм залтуу. Альва компани ашиг талбарыг борлуулах гэж ачаад ингээд татсан тохиолдолд роль гурван боломж байна. Нэгдүгээр боломж нь ижил төстэй бараг зарж байгаа олон улсын мэргэжлийн өмнөд тэр нэг жишээ бол байгаа юм гэсэн зүйл. Хэрвээ дотоод зарж байгаа бол борлуулалтын оролт болсон. За хэрвээ аль алийг болохгүй бол гэрээний өмнөөс нь төлөвлөлөө 5% гэж байна. Тэгээ одоо ямар маргаан явдаг вэ гэдэг энийг гэрээнээр тавьчихдаг. Тэгээд англи дээр орчуулахдаа борлуулалтын үнэлгээ чихэр гэрээний үнэлгээ энэ хоёроо sales value гэж орчуулад байсан. Зөвөр нэг юм байна. Тэр нэг гинсэн үслийг бид нэр Оросоос орчуулсан байдаг. Энэ бол арай өөр зүйл. Тэгэл баруун тохор feasibility study гэдэг энэ бол өөр яг боломжийн судалгаа гэсэн үг. Өөрсдөө хийж байна. Тэгээд дотроо 5 янз ордор monitoring, scope of change, great feasibility, bank feasibility study. Манай тэр 5 ямыг хэцүүгээр нэг юм орчуулсан. Тэгээ манайхны ойлголтоор техник риск үнэлэлт суурь фундамент гэж үздэг. Барууныхны ойлголтоор гэрээрээ суурь фундамент гэж үзээд хэцүү бол одоо FS бол өөрсдөө байдаг юм гэж үздэг. Тэгээ энэ чинь ингээд орчуулган дээр ойлголтын маш их зөрүү байдаг. Тэрийг гаргахгүйгээр гэрээ хийсэн. Ийм проблем. Тэгээ англи хэлч өөрөөр зовлонтой л доо. Англи хэлч анх үүсгэхдээ саксон гэдэг эртний герман шиг хэлнээс үүссэн байна. Тэгснэ дараа нь
юу болоод Италид эзлээд Скотланд хүртэл эзлээд нэлээд хэдэн жил дадлахтай латин хэлийг альбиусны болгоод ингээ явуулсан. Араа Францууд орж ирээд бүх шүүх мүү гэрээ хэлсэн Франц гэдэг болчихж байгаа байхгүй. За тэгээ өөрсдөө хэлтийг англи нэмээд хязгаар юм. Тэгэхээр нэг одоо бидний ашигладаг нэг үгтийн 4-5 янз өөр байна. Engagement яг гал нь engagement Франц гэдэг. За маш их герман гаралтай байна. Тэгээ яг нэг үзэгдлийг англичууд бол 3-4 янз хэлдэг. Тэгээд бид нар гэрээ хийхдээ энэ үгийг утгаар ойлгох шүү дээ. Манай залхуураад энэ хийх байхгүй. Тэгээд бодож. Яг дараа нь арбит шиг чон гооч. Тийм учраас өөр чиглэл. За манай лицензийн марга татврын марга хаана очноос өөр шиг. За дүн жоо өндөр бол эрүүгийн шүүгээр явчихна. За хэрвээ нөгөө компани хийж захиргааны хэрэг бас нэг эргний хэрэг өөр өөр. Тэгэхээр шүүгчдээс үүдээ зөвхөстэй болсон гэж байна. Тэгээ шинжээсрийн юу бас их сонь. Тэгэхээр дараагаар өгүүлсэн. Тэгэхээр ингээд уулзах гэж харахад уулзах зөвөөсөн телефон шиг тустай амиттай ийм шинжээчтэй байдаг. Тэгэхээр ийм зөөлөн тус байх туугаар бол юм цаашаа явах зүгч байна. За тэгээ олон нийтийн зөөлөн нэмсэг бол биш ч байна. Ийм юмнуудын нэмэр бол айшгүй хийх юм бол уулзах салбар маань за хөгжлийн гарцаа байдаг гэх ямар ч уулзах салбар маань дэлхийн түвшинд нөгөө удаа салбар маань өөрөө ийм юм болоод байна. За энэ хөгжлийн гарцаа юу гэдэг нэлээд философи асуудал гэж байна. Тэгээд та энэ өөрөө хийж байгаа. Тэгээд өөрөө хийж байгаа хүмүүс өөрөө тусахаар хөгжил гэж юу гэдэг нь өөрөө чамд өрөнд одоо хүний хөгжил гэж байна. Хичнээн байлтай байлаа одоо 40-50 өрөөнд асуурал хожууны хүчний хөгжил өгөх юм. Тийм учраас сайн насалдаг тэгээд дуртай юм хийж спорт хийж бодлоо үздэг. Дуртай киногоо үздэг. За 2 жилийн удаа нэг дуртай газар очиж амтчихдаг. За өөр хүүхдээ хүссэн газар сургууль явуулдаг. Ийм хүүхдээс байна. Эдийн засгийн өсөлт бол маш чухал. Өөр эдийн засгийн өсөлт байна гэсэн үг. Энэ бол олон юм тайлбарладаг. Энийг дараа нь өсөлт нь өгөх хэрэгтэй юм байна. За ажлыг хийх хэрэгтэй яг энэ уулуурхаа нөр арчлын байсан болсон жишээ биш байна. Ялангуяа энэ ямар анх нөгөө том юуст юм шиг байна. За ерөөний босоод өнөр болох шаардлагатай үзэж байгаа. Би нэг жишээ хэлье. Чили фаундейшн гэж байдаг. Тэгээ уулуурхаа авч байгаа мөнгө тэр фаундейшн дээр хийдэг. Тэрний 50% ерөнхийлөгчийн томилдог нэг витас хороо үндэсний өртөгч байгаа. Тэдний зөвшөөрөл 50% бие хийж байгаа. Бид нар яг зөвхөн орлого гадаад ажиллаж байна. Хүүгийн орлогоор 2 төрлийн хөнгөлөлт. Чи залуучуудыг гадагшаа сургууль дээр доктор магистр. Нөгөөх нь уулуурхаа босолруудад бэлэн стандарт гэж байна. Одоо хэдхэн жилийн дотор бол Чилийн Рено, Чилийн Махт Чили ноолоор хийсэн шүү дээ. Одоо юм Европын хамгийн тансаг ресторан бол хүмүүс Австрали, Нью Зеланд мах ихэхээс илүү Чили мах идэж байна. Тэгээд зөвхөн яасан бэ гэхээр тэр уулуурхаа зорж байгаа мөнгөөр бидний стандартыг бодлоод авчихсан. За одоо Францд очиод жишээлбэл тэр мах нэдэлдэг цех юм. За Германд очиод тэр стандарт тэр янз бүрийн шаардлага мал бүх юм болж аваад тэгэл эсвэл жагаад ингэж байна. Вино хийх юм доо нэг талаас байна. Казахстан Богошак гэж сан байдаг. Тэр санаагаар өөрөөсөө Казахстанд дуусах агшаа уулзсан. Одоо та нар Бээжин суудын найзлч юм ялангуяа олон улсын худалдаа, олон улсын хөрөнгө дипломатын ангуудын тал нь бол Казахстан. Намайг Германд очиход маш олон Казахстан үзсэн. Тэгээ энэ модон ажлын байр нэртэй тэр залууч бол өнөөдрийн Казахыг болж байна. Тэгэхээр Казахын модель Чилис хин магний тусламжтайгаар одоо суулгасан зүйлс.
Өрсөлдөх чадварыг сайжруулах хэрэгтэй байгаа. Өрсөлдөх чадваруудаар чөлөөт гэсэн үг. Ерөөсөө одоо нөгөө эдийн засгийг солиулах, за ямар нэгэн хямрал бодлого гэдэг хямрал хариу өгөх чадвар, хямралаас олдсон өөрөө хөрөлтэй байдаг. За би өөртөө өрсөлдөх чадварын юм зөвлөдөө аливаа өөрсдөө өөртөө байгаа хүний газрын байдлын энийг ашиглаад одоо илүү нийтлээ сайн сайхан бүртгэх менежмент явуулах чадвар өөрсдөө ойлгож байна. За талуудын оролцоо зөв хангах хэрэгтэй. Манайд одоо яг юман гэдэг наасад ойлгох хүмүүс нь оролцохоор за гоч удаа тийшээ гарч ирдэг гэсэн юм. Энгийн жишээ надад авч ирсэн хоёр ямаа хөшөж найз маань. За би ч бас яг юм яаж болох вэ? Янз бүр ихтгэл байгуулалт гэж ажил хийж байгаа. Тэгэхээр хэдэн ном оруулж зааж өгсөн юм гэсэн. Гайлын байцаагч гайлын асуудал процесс одоо гэмс зүгсэн юм лээ. Манай хоёр найз нэгэн шалтгаан байсан. Нэг нь нэлээд хэдэн бизнес хийсээр зүйлдээ өнгөрсөн 7 он болоод заа ирэх боллоо. Бүх юм хийж үзлээ юм бол. Сүүлдээ бүр аргаа яваад нэг баармаар хэлсэн. Тэгээд гайлын байцаагч хүмүүсийн хараад ирсэн. Тэгээ яг зөв надад хамсдаг юмуд нь болохоор тэр хүмүүс маань ингээд юу ч дуугаа чимээр гараад ирж байгаа юм. За хоригдлыг би манай хүмүүс хоёр байдаг юм аа. Өсвийн тогтвортой байдаг тухай та нар аваад уншаа. Тэгэхээр ноолгоос авч байгаа бол хэрвээ манай төсвийн төсөлтөөр явах юм бол дотоодын нийтлэг хүний 5% дор хийж байх хэрэгтэй. Гэхдээ сүүлийн үед бол зандаа 2.5% байна. Гэтэл Казахстан бол яг манайхтай сантай бол 2-3 сантай. Тэдэн дотоодын нийтлэгнийх нь 40-50-60% хүрсэн байх шиг байна. Чили бол бүр өндөр байна. За Норвег байна. Тэний хамгийн том сантай Сауди Арабia байна. Аюул том сантай. Тэгэхээр хоригдлыг бий болгох юм шиг байна. Манайд хоригдлыг болгох байсан уу байсан. Жишээлбэл гинтийн ашиг татварын үед бол эрдэнэтээс $1 тэрбум нэмэлт хориг орлого бий болжсэн. Хэрвээ $1 тэрбум бид хадгалсан байсан бол тэр үед бид нэг олон улсын валютын сангаас стендбай төлөвлөлт олсон шүү дээ. Шаардлагатай байсан. Хоёрдугаар одоо энэ хадгалсан хэмжээнд маш унж байгаа. Эднийг худалдаад авчихсан. За яаж ч хоёрдугаар 34% худалдаад авчихсан. Одоо энэ маань усгүй. Одоо YouTube яаж ч CITC гэх хоёр сантай хадгалсан. Тэр өөр юу гэж юм бэ? Германы, Оросын зөвхөн хаан бүгдийг хөтлөж явж шээ. Манай технологиас хамтарч явж байна. Тэгээ манайхтай адилхан юм болж байна л да. CITC нөгөө Австралийн Биллборд төмний хөтөлбөр жиг 30 сая тонны цаа болох аюул тоо авах хөтөлбөр. Тэнд хөрөнгө оруулалт болсон. Тэгээд анх за 2 жилийн дотор 2 тэрбумаар оруулахаар байна гэсэн. Энэ төлөвснөөс асраад 10 жил биш 5-6 жил хоцорсон. Одоо нэг 7-8 тэрбум доллараар байж байна. Яг энэ бол усууд алдаа гаргаж байгаа гэсэн ямар ч зүйл хөрөнгө бий болгоод энд нэг алдаа гаргаж хахад энэ одоо энэ улс жоо Монголд байсан бол прокосыг нэг асуулт ашиглаад машин том биш 3 жил байна. Энэ бол цаашдаа доо хийж авах байх биш. Тэгээд зөв миний хоёр бол шүү. Тэгэхээр миний өгөнд шатцсан мэт хэвсэлэн бүтэхгүй юм байна. Лаос, Мянмар, Вьетнам, Камбож улсууд бол манайхаас тодорхой асар байдаг. Одоо яг ассан орнож бүр татчих. Тэд нар болохоор нөгөө олон жил давтагдчихсан учраас одоо Япон, Австрали, Америк нэг юм ихтэй биш. Хятадаас маш их байдаг гэдэгтэй адилхан байцтай. Тэгээ одоо манай дээр уулзаж байгаа. Манайхан хөрөг оруулах гэж байна. Танай хавж авчаач тийм. Энэ бид нар тэр эрдэнэ тэмдэг юм бол байсан. Өнөөдөр бид Камбож ч юм уу Лаос ч юм уу хөрөг оруулсан. Тэгээд зарлын заалсаас өсөж хаяа. Нөгөө улсын засгийн газрын хэмжээг навсатлан байгаа. Тэгээд одоо энэ хөрөг араш байдаг. Энэ байх ажлын дээр болсон. Жогоолын зайн үсэж хатааш. Яг нам болж. Бид нар тийм боломж байсан. Тэгээд
Энийг би бол чадаагүй учраас одоо ингээ явж байна. Энэ бол алдаа. Энэ алдааг танаар авчих болохгүй. Дараагийн танаар эсрэг. Одоо ч би ойлгох хамтлаад мэдчихгүй байна. Бид нар яг шинэ шиг өрөөш байх байсан. Яг дараагийн үедээ тэгэхээр газрын тоос төмөр хонгийн байрны бол хязгаар шүү. Яг л одоо багцсан юмнуудыг одоо ашиглах боломжгүй байгаа ч гэсэн цаашдаа өмнө нь ер нь менежмент сайтай болох бол маш хямдхан аргаар одоо зөндөө гараад. Одоо шил ойлгоход сүүлийн 5-6 жилдээ тэндээ хоёр төвшиж чадчих. Нэг бол анх ингээд том хийдер амьдсан одоо аюу коммунаар амьдсан шүү. За одоо асфальт шилбэл хөрс буулаа, нүүрсээр зэрэг бодлаа шингүүлдэг гэсэн юм. Яг байгалийн жоо асуудалтай. Тэгэхээр газрын дүнгийн шингүүлэлт бэлэн шингүүлэлт хийвэл авдаг гэж. За сүүлийн өрнөд бол байна. Одоо бид чинь 1-2 км цоон хийж байгаа шүү дээ. Зарим нь бүр диаметрыг томсгоод хайрлаж ихтэй онцлогтой хийх боломжтой. Тийм их байгаа гэсэн. Энэ бол өсөө одоо гараад ирсэн нь хэдхэн жилийн дараа бол юу байлаа. Бид нар одоо зөвхөн гар утсаа хаад биш. 5 жилийн гар утсаа бол багтаа болсон. 5 жилийн дараа болсон. Яг энэ ажил биш бол хараа. За тэр зардлын оптимизац хийж байгаа тэр IT хийж байгаа байна. Үнэхээр энэ бол бид нар зардлыг бол яаж бууж байгаа. Тийм учраас үндэсний кабан гэдэг одоо бас хэсэг зарах гэх юм бид анхаарал наач дотроо зөвхөн байна. За дөрвөн роботыг татах юм байна. Хөрөнгө оруулалт ерөөсөө бид мөнгөний зүсгэж тайлбар. Манай хөрөнгө оруулалт болохоор за нөгөө хийсэн байгаа гэдэг. Хөрөнгө оруулалтын төлөө өршөлдөж байна. Хөрөнгө оруулалт байж бид нар ажлын төлөө хөрөнгө оруулалт байж бид нар үзэж байна. Эндээ бүр бид бүр сэтгэлээ нэгүүлж байна. За энэ төвчөн байсан. Чи төвчөн хэлсэн туслаа нэг яг гоо азаад хэлдэг. Манай хол асар потенциалтай байна. Онсын юмч байна, алсын юмч байна. Би өөртөө шүүмжлдэг юмч байна, байлгч юм байна. Өөрөө чи манай хол сүүлийн жилүүд хийхээр өөрөө ихэр тэмүүлж, орноо Чингис хаан гэдэг байсан. Дараа нь Арслан гэдэг байсан. Одоо бол өсөлттэй том тоглогч болж цаашиж боломжтой байна. Ийм манай нэр хонцсон ийм суулсан байна. Тэгээд цаашдаа бид нар илүү хүмүүстэй хэлэхтэй, сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй. Тэгээд одоо ерөөсөө за яа алдаж байна. Австрали хүртэл маш их алдаж ирсэн юм. Японтой гэрээ хийж сурах гэж 20-30 жил маш их алдсан гэж байна. Бидний дөрөв маань алдаж ирсэн. Канада асар том байгаль орчны хэмжээ юу гэж байна. Америкуудтай бас яг үүнтэй адилхан Америк руу гэж төмөр зам байхгүй гэж ийм хөвлөн төмөр зам гэж хэлсэн гэж байна. Сайн Америкээс эдээс хийх авсар болж байна. Өөрөөсөө яг бидний хөгжсөн бодлоор англи хэлхэн, герман хэлхэн, япон хэлхэн хизээ өдрөө зарим 400 жилийн өмнө, зарим 200 жилийн өмнө, зарим 30 жилийн өмнө. Бидний хэлцээр алдаа нь бол бусад орнуудаас адилхан байсан. Хизээ өдрөө ялгаатай. Тэгэхээр ихэвчлэн ойлгох гэсэн юм байна. Тэгээд ямар ч юм бол уулуурхаар манай улсын хөгжлийн нэг гарц өмнө өгнө. Тэгэхээр цорын ганц гарц биш, энэс өөр болон гарцнаа байгаа гэж байна. За энэ анхаарал тавьсан байна.